2016 онд татвар нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн Монгол Ардын нам өнөөдөр 11 төрлийн татвар нэмсэн. Татвар чөлөөлөх, бизнес эрхлэгчдэд дэмжих, иргэдэд бодох, иргэдийн халаасанд орлого яаж нэмэгдүүлэх биш, яаж байгаа бүгдээс нь хуу хамах уу гэдэг бодлого явуулсан. Хуу хамдаг. Жижиг дунд бизнес эрхлэнэ гэдэг бол Монголд өнөөдөр эрүүгүй ял болсон. Би нүгийг дахиад хэлье. Тухайн бизнес эрхлэгч яадаг вэ гэхээр өөртөө хамгийн бага цалин тавиад хамгийн бага нийгмийн даатгал шимтгэл төлөөд ажиллаа бодоод ажилтнаа бодоод дөнгөж өндөж боож байгаа үүсгэн байгуулж компани бодоод өөрийгөө нийгмийн бүх халамжаас ингээ хайж орхидог. Үр дүнд нь яадаг вэ гэхээр хамгийн бага нийгмийн даатгал шимтгэлтэй хүн цалингийн зээл гардаг, ипотекийн зээл гардаг, виз гардаг. Ингээд тэр хүн жижиг дунд бизнес хийгээд анхлан бизнес эрхэлснийхэн төлөө эрүүгийн ял үрэх хэмжээнд очдог. Тэгээ энэ бизнесийн бодлого дээр ямар байгаа юм бэ? Монгол улсын татвартай холбоотой 30% байгаа. Хамгийн багадаа нэг удаа өөрчлөгдсөн, хамгийн ихдээ 58 удаа нэмэлт өөрчлөлт орсон. 58 удаа. Энэ өөрөө юу хэлээд байна вэ гэхээр татварын орчин, бизнесийн орчин, эдийн засгийн орчин, зах зээлийн орчин чинь эрүүл бус докторгүй байна гэсэн үг. 2016 онд та нар засаг авснаас хойш ийм арга хэмжээл. Аж ахуйн нэгжүүч байдгаа барьж байгаа шүү Минцайхан сайдаа. Өнөөдөр хараа 263 мянган хуулийн этгээд шинэ Монгол улс бүртгэлтэй түүний 44% үйл ажиллагаа явуулдаг. 44%-ийн 90% нь нэгээс үсэн ажилттай компани байна. Бид нар ч худалдааны эдийн засгт байхгүй юу? Тэгээ худалдааны эдийн засгт энэ улсаа анхан шатныхын бизнес эрхлэгчтэй дэмжиж байгаа бодлого Монгол улсад байхгүй. Яаж бүгдийг нь хуан амах уу? Яаж бүгдийг нь авч чадах уу гэдэг ийм татврын орчин юм бодлоготой. Нийслэлийн татврыг 2 дахин нэмсэн. Тээврийн эрсдлийн татврыг 5 дахин нэмсэн. Авцсан машин татврыг 3 дахин нэмсэн. Иргэдийн банкнд хадгалдаг багахан хадгаламжаас нь хүртэл хүү тооцдог болсон. Газрын төлбөр нэмсэн. Судлалын автомашин онцгой албант нэмсэн. Яаж энэ хөдөлмөр өнөөдөр манай Монгол улсын татврын бодлого яаж хөдөлмөр эрхэлж байгаа, яаж аж ахуйн нэгж ажиллуулж байгаа, яаж хүн цалинжуулж байгаа тэр бүтцээ яруу тодор хуу хамах уу гэдэг ийм татврын бодлоготой. Тэгээ энэ татврын багц хуулиудыг ер нь дахиад бүр нэг цогцоор нь олон нийтийн хилцүүлэх хиймээр байна. Бизнесийн компаниудтай, жижиг дунд бизнес эрхлэгчтэй, худалдаа зүйн танхимтай давхар хөрөнгө оруулалт хуулийг оруулж ирмээр байна. Өнөөдөр төц ажиллуулж байгаа хүн хөрөнгө оруулагч шүү дээ. Гэртээ байгаа багахан мөнгнөөс хөрөнгө оруулаад төц ажиллуулж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь хөрөнгө оруулагч шүү дээ. Ажлын байр бэлтгэгч шүү дээ. Өөрөө өөртөө ажлын байр шүү дээ. Энэ бүгдийн хүрэл манайхан ингээд бүгдийг ингээд ийм одоо яад устгадаг ч юм уу бүр ингээд нэг тийм хүнэрхүү хандлагатай юм уу? Өнөөдөр 10 ажилтнтай тоног хөрөнгөний бизнес хийдэг жилд нэг 2 тэрбум төгрөгийн борлуулалттай орлоготой компани баруун 200 сая төгрөгийн зөвхөн татвар төлж байна. За тэгээд дээр нь нийгмийн даатгалын шимтгэл компаниас, хуу хүнээс, хүн амын орлогын албант ингээд нийт орлогч маар 30 дүүн зөвхөн татвар төвчж байна. Тэгэхээр хүн хэнийг ажилуулахыг хүсэх юм бэ? Хамгийн гол нь бид нар ингээд ажлын байрыг бэлднэ гэдэг. Одоо энэ номон дээр чинь байдаг шүү дээ. 1.5 сая ажиллах хүчтэй болно гэдэг. 1.5 сая ажиллах хүчийг чинь бид нар ажлын байраар хангах хэрэгтэй шүү дээ. Зах зээлийн орчинг бий болгож өгөх хэрэгтэй шүү дээ. За, зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Б. Дэлгэр сайхны урилгаар Улаанбаатар төмөр замын сайн шан дөртөөний замын 4-р ангийн ажилчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Манай Дэлгэр сайхан сайд зам тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа ийм идэвхтэй сайд шүү гэдэг хэлье. За арвчхийн сангийн сайд энэ сайхан хариулъя. За шижир гишүүний асуултанд хариулъя. Тэр 2025 оны эцсээр нийт татврын байгууллага тайлгсан 191 аж ахуйн мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр 260 мянгаас 40 мянган 40% л одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг тоо бол зөрүүтэй байна. Та энийг бас тоо өрөвтэй хэлье.
За ер нь бол яг хөө тантай санал нэг байна. Өнөөдөр бид нар одоо аж ахуйн нэгжүүд маань бизнесийн орчин эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн үед мөн одоо олон улсын геополитикийн тийм таатай орчин биш байна. Тийм учраас бид нар энэ хуулийг засгийн газрын яралтай богино хугацаанд өргөн барьж байгаа. Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хэлбэрээр өргөн барьж байгаа. За нэмэгдсэн үртгийн албан татварыг аж ахуйн нэгжүүдээр дарамт олж ирдэг гэж байна. Тэгэхээр бид нар энэ нэмэгдсэн үртгийн албан татвар бол худалдааны татвар байгаа. Аж ахуйн нэгжүүдэд бид нар энэ хуулийн өөрчлөлтөөр юу оруулж ирж байна гэхээр 2 сарын дараа нэмэгдсэн үртгийн албан татвараа төлөх тэр боломжийг бүрдүүлж оруулж ирж байгаа. Та түрүүн хэллээ худалдааны эдийн засгтай байна гэж. Тэгэхээр манай улсын хувьд импортын аж ахуйн нэгжүүд маань ихэвчлэн импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа. За ингээд гайл дээр галийн татвараа төлөөд нэмэгдсэн үртгийн албан татвараа тухайн одоо бараа үйлчлэгийг худалдаа авсан өртгөөрөө нэмэгдсэн үртгийн албан татварыг урьдчил төлдөг байсан. За энэ хуулийн өөрчлөлтөөр бол бид нар бараа үйлчлэгийг одоо импортоор оруулж ирсэн бараа таваараа худалдан борлуулсны дараа буюу ашиг хүртсэний дараа 2 сарын дараа одоо төлөх тэр боломжийг оруулж өгч байгаа. За мэдээж ажлын байрыг хадгалах чиглэлээр санал нэг байна. Тэр хүрээнд одоо бид нар хөдөлмөр эрхэлж байгаа нэг сая 20 орчим мянган иргэн байх шиг. Энэ иргэдээ бүгдийг ажлын байран дээр нь доктортой байлгая. Тэдэн дээр бодит дэмжлэг үзүүлэгч энэ хүн амын орлогын албан татвар дээр хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөр чөлөөлж өгье. Оны нийт 950 мянган төгрөгийг одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүнд буцаалт хэлбэрээр орно гэдэг ийм байдлаар татварын хөнгөлтүүдийг тооцож оруулж ирлээ. За таны тэр цаашдаа энэнийг одоо бид нар хилцүүлэх шаардлагатай байна гэж хилцүүлгүүд бол хангалттай хийгдсэн байгаа. Зүгээр одоо бид нар дахиад татварын багц хуулийг оруулж ирэхдээ таны хэлж байгаа саналын дагуу бид нар хамтдаа энэнийг хилцэх хэрэгтэй. Тэр одоо том бизнес эрхлэгчтэй жуулцах ёстой худалдаа ажлын танхимуудтай орон нутгийн салбараар танхимууд зөвлөлттэй татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ дахин энэ уулзалтыг зохион байгуулж эцсийн хэлбэрээр буюу татварын багц хуулиар оруулж ирнэ. Энэ бол богино хугацаанд үр дүнгээ өгөх буюу эдийн засгийн нийгмийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгж иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр оруулж ирж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтөө гэж хэлэх байна.